үзэгчтэй мэдээ эхэлж байна. Мэдээ бол баримт. Бид баримтыг баталгаажуулна. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр зөрчлийн тухай хуулийг шинжилэн найруулна. Баянгол шинэ өргөө орон нутгийн өмчөд аж ахуй тооцоод үйлдвэрийн газрын ажилтан харамсалтайгаар амиа олдлоо. Хөшгөн үндэд нийт 31 газрыг улсын хэрэгцээнд авчээ. Өмчилсөн газраа 4-р сарын 1-ний дотор амжиж цахим системд бүртгүүлэхийг анхаарууллаа. Засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлд өргөн мэдүүлэхээ мэдэгдэж байна. За тухайн хуульд зөрчлийн хуулиар зөвхөн торгох биш, шалган туслах чигүүрийг нэмэх тухай саналыг бол тусгаад байгаа. За үүнээс гадна засгийн газраас 2016 онд ажлын хэсэг байгуулж хөгжлийн банкнд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлэхээ мэдэгдэж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцэж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн 5 жилийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийсний үр дүнд шинжилэн найруулах ёстой гэж үзжээ. Тухайн үед тус хууль 240 гаруй хуулийн зөвхөн хариуцлагатай холбоотой заалтыг оруулсан бөгөөд 5 жилийн хугацаанд юунд болохгүй байсан тухай судалгаа хийснээр шинжилэн найруулах ёстой гэж үзсэн тухай хууль зүйн дотоод хэргийн сайд хэллээ. Эцэст нь шүүхээр ордог зөрчлийн эргүүдийг эрүүгийн шүүхт нь тусгаалаа хариалуулъя гэдэг ийм одоо нөгөө ийм хоёрдмол хариалт байгаа. Зарим зөрчил нь захиргааны шүүхтэр, зарим зөрчил нь эрүүгийн шүүхтэр явж байгаа. Энийг энэ хэргийн маргаан хариалаа нэг мөр шийдэ гэсэн ийм тодорхой зүйлүүд орж ирж байгаа. Мөн эх 7 хоногийн 4-р өдрийн хилцүүлэг дээр та хүнд бид нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлдсэн гэдэг хэлээ. Тэгээ энэ өнгөрсөн хугацаанд тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр засгийн газар хууль хяналтын байгууллагууд ямар ажлууд хийгдсэн. За ямар ажлууд нь үндсэндээ завхарсан бэ, замхарсан бэ гэдгийг бас ил тод болохыг хүсэж байгаа. 130 хуудас шалгалтын материал энд байна. Өнөөдрийн шалгалтын материалыг бүхэлд нь бид нар бас энэ хэвлэлийн хурлын үеэр та бүхэнд бас ярихад нэлээд тийм цаг авах бах. Энд тухайлах юм бол тодорхой их үүсрүүдийг татан төвлөрүүлсэн мөнгийг ямар байдлаар одоо зээл болгож гаргасан юм бэ? Ямар их үүсрүүд нь тухайн үедээ одоо ноцтой анхааруулж энэ ажлын хэсгээс дүгнэлт гаргасан юм. Ямар зээлүүдийг авсан одоо эзэдийг нь тухайн үед хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ 6 жилийн хугацаанд энэ хэрэгүүд одоо хэрхэн шийдэгдэж үр төлбөр барагдсан. Энэ шалгалтын үр дүнгийн дагуу тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагууд, сангийн яам, холбогд байгууллагууд арга хэмжээ авч ажилласан бол өнөөдрөх шиг үр дүн үүсэх байсан уу юу гэдэг ийм нэлээд дэлгэрэнгүй ийм дүгнэлтүүд тухайн үед гаргасан юм байна лээ. Тэгээ энийг ил болгож байгаа. Тухайн үед яагаад нууцлсан бэ гэдэг бас асуултыг та бүхэн асууж магадгүй. Тухайн үед Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангийн өргөтгсөн хөтөлбөрт орохоор хилцээр хийгдэж байсан. Ийм учраас доноруудад бид нар өөрсдийнхөө бас хөгжлийн банкны тухайн үеийн алдаатай зүйлүүдийг хэвлэл мэдээлэлд ил болгох нь тухайн үеийн олон улсын валютын сангийн хөгжлийн өргөтгсөн хөтөлбөрт ороход бас эрсдэл үүсгэхээр нөхцөл байдал байсан учраас тухайн үеийн засгийн газар энэ асуудлыг нууцаар явсан юм байна лээ гэдэг бас нэмж хэлье. Баярлалаа. Үүнээс гадна засгийн газрын хуралдаанаар 2016 онд хөгжлийн банкнд хийсэн засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор болжээ. Нийтдээ 130 хуудас шалгалтын материал байгаа бөгөөд бүгдийг нь нууцаас гаргах юм байна. Өнгөрөх Бямбгарагт Баянгол шинэ өргөө тогтчлт үйлчилгээний газрын ажилтан ажлаа ээж явахдаа машинд даруулж харамсалтайгаар амнасаа алдсан хэрэг гарсан. За өнөөдөр талигаачийг ар гэрээс нь хөдөөлүүлж байгаа боловч за тухайн хог ажилтны компаниас тусламж дэмжлэг үзүүлж чадаагүй гэдэг мэдээлэл өгч байна. За тухайн талигаач ээж болон 6 настай охин за биеийн өвчтөй ахын хамт амьдардаг байжээ. Таны хэддэх хүү байсан бэ? За одоо хэдүүлээ ам бол амьдарч байсан бэ? Манай ам бол дөрүүлээс би тамууд тэгээд энэ талигчуудтай хүүхдтэй дөрүүлээ амьдардаг. Тэр хүмүүс зам зурд ингээ остог дүнгэрч байгаа биднэрт харамсалтай л хэцүү байна надад. Хөөний ер нь хэр одоо төлөв даруу ажиллаж чичээнгүү шаргуу хүн байсан бол миний хүү хамт олондоо нэр хүндтэй ажилдаа дуртай
хүн нүгэнд ордог сайн л байсан. Хүүгээ би мөн байсан гэж хэлэхгүй. Миний нөхөр сайн хүний дээд байсан. Сэтгэл сайхантай хамт олондоо тусч юм байг болохын төлөө зүтгэдэг тийм л хүүхдээс минь хот. Бага охин нь бас тантай хамт байдаг гэсэн тийм. Тийм миний хүүхэд нь хамт байдгийн. Энэ жил 1-р ангид орсон. 6 настай тэгээд тэр маань бас хэцүү үлдээдээ бид 3 тэгээд хэцүү байна минь. Сүүлд хүүн одоо юу гэж хэлээд гэрээсээ гарсан бэ? Ажилдаа явахдаа тийм ээ. За дээрэс нь ер нь одоо ажил албаныхаа талаар тантай ер нь хэр их нээлттэй ярилцдаг байсан юм? Өмнө үеийн ажилтны талаар нээлттэй ярилцсан. Би өнөөдөр тийм ажил хэлдээ зөндөө тэдүү удаа ирээсэлтэй гэд тэдүү удаа явсан гэж ярин тэгэл надад өглөө явахдаа ээж минь өнөөдөр юм авгаж байгаараа би өдөөс хойш 2 хүн ирээс хийчихэд хувцснаар авгал хүүхэд нэг тэмцэнтэй байсан. Тэгээ хүүхдийн тэмцээнд орчиж сууж байдаа шиг л хэвээр тэхгүй бол бас хүүхэд хэцүү байдаг. Тэгээ би одоохон буцаад ирнэ ээжээ гарсан. Тэгээд өдөөс хойш байхгүй. Хэцүү. Өдөр нэг гарсан хүүхэд өдрөөр алгуулчихсан. Ганц хүүхдгээ цалингаар бид нар чинь бас амьдэрчилээ шүү дээ. Үнэндээ бол тэгээ ганц ажил хийдэг л тэр байсан. Тийм ажил хийдэг юм байхгүй. Би бол тэтгэврийн 350 мянган төгрөгтөөс одоо сайн 500 мянган бол тэгээд хамаг манай орлого тэр хүний гартал байсан. Тэгэл одоо хүүхднүүдээ сургууль юунд өгөх гэж бид нар ч бас 2 жил ковидтай гэл хоригдож байгаад тэгэл бас хүндвийг бас хамтаа давцгаасан юм. Тэр болгон тэгэл миний хүүхдийн гэр орныг авчив тижижлээ шүү дээ. За миний дүү хэн гэдэг өөрийгөө танилцуулаа. Хэдэн настай вэ? Би 6 настай. Намайг Батцэг гэдэг. Миний дүүгийн хамгийн том мөрөөдөл нь юу вэ? Аавда байхыг хүсдэг. Зураг зурдаг уу? Ямар зураг зурдаг вэ? Ер нь зурган дээр мөрөөдлөө юу гэж төсөөлж зурдаг вэ? Би аавдагаа нөгөө байшин аваад гэрт явахыг хүсдэг. Там болоод ямар хүн болохыг хүсдэг вэ? Там болоод ерөнхийлөгч болох хүсдэг. Яагаад? Яагаад ингээд би сайн сурагч болох хүсдэг. Сайн сурагч болох ёстой. Ерөнхийлөгч хүн ер нь юу хийдэг юм болоо? Чиний бодлоор Ажил. ер нь хичээлдээ явах дуртай юу? Дуртай. Зөндөө онц авсан уу? Тий. Одоо миний дүү хэрэг байсан бол юу гэж хэлэх байсан бэ? Би аваа миний дээрээс бити алдаарай гэж. Монгол хэлний хамаа тий? Одоо ямар үсгэн дээр үзэж байна? Одоо том мэш авч өгөөд анх сурлагт нь болно гэж боддог. Яагаад тэгж бодож байгаа? Аав нь яагаад аавдаа маш авч өгөхийг боддгийг? Яагаад ингээд аавд машин байхгүй болохоор. Тийм болохоор авч өгье гэж бодд юм уу тий? Тэгэж та хэр удаа хамт ажилласан? Тэгээс би 2014 5 оноос хойш 2000 хэдэн 20 он хүртэл ажиллаж байгаа. Тэр ажилласаа сайн манай цэцэгчүүд ажил мэдлэглээ сайн өгдөөд ажил мэдлэгаараа явчихна. Тэгээд сэлэсмэс хүмүүс сайн хийдэг. Ер нь манай байгууллагын тэргүүний ажилт гэж явдаг. Очиж байгаа тэр ачлалтын машины ер нь аюулгүй байдал, техник онцлогоо энэ төрийг ер нь яаж хариуцдгийг, жилдээ онцлогоонд хэдэн удаа ордгийг, та нарт хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зөвлөгөөг ер нь хэр өгдөг юм? Тэр хөдөлмөрийн бол зөвлөгөө мөглөд тэр хаб маа бод тэр биднээс ордны хабаас бидний их сайн байна. Өглөө бол бид аюулгүй заавал ханд гарч ирдэн. Энэ том дэвтэр гаргаад бид
тэр хүн чинь өөр ингээд юугаа зурултдаг вэ? Гарынхаас зурулна. Өглөө болгон нөгөө ном зааварчилгаа малгойгоод дэвтэр номергаа тэрийг өдөр болгон уншуулдаг байсан. Тийм л юм байсан. Ордны хаав гэж. Одоо ямар болсон? Одоо энэ хаав дандаа залуучууд болсон болох тийм. Одоо мэдгүй өглөө нэг худал хөлхийг юм гараас зурулаад. Тэр нэг дөрөвдний таасан дээр нэг жоох одоо өөрийн дэвтэр таасан дээр юм бичээд өгдөг. Гэхдээ энэ одоо машин гэвэл одоо энэ чинь 2013 оны машин шүү дээ. Анхад одоо тэгээд 2000 гэж бараг 10 хэдэн жил болсон шүү дээ. Тэгээ 10 хэдэн жил болж байгаа машин гэж одоо тэгээд бараг нүдийн ухаан тагт болчих бараг л. Явдаг техник гэж байхгүй дандаа муу тэгээ бараг л актанд орсон тийм машин л шүү дээ. Та бас олон жил ажилласан хүний хувьд гэмтэж бэртжсэн тохиолдол байна уу? Йоо биднээс нь одоо ер нь биднээс битгүүл их биш дээ. Одоо ингээд найд нь манай нэг жолооч юу явж битүүл дээр явж байгаа хөлөө байхгүй болсон. Сая байна 60-32 дээр явж байгаа 6 сар биш 4 сар 5 сар дандрын татлог 4 орон байхгүй болсон. Гарынх нь. Тэгээ ингээд яхад юм ярих юм бол дөндөө багт нь байна ч гэдэг. Энэ хааб гэдэг нь хөр одоо манай залуу хүн байгаа шүү дээ. Та барыг одож барыг таанаас үеийн залууч байна. Үзэгчтэй TV телевизэн сурвалжлах баг сонгон архын дүүргийн 5 дугаар хорооноос мэдээллийг үзэгч та бүхэнд дамжуулж байна. За энэ сарын 5-ны өдөр буюу өнгөрөх амралтын өдөр хагас сайн өдөр. За Баянгол шинэ өргөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газарт ажиллаж байсан. За хог ачлалтын компани ачигчаар ажиллаж байсан нэг иргэн болвол ажиллаа хийж явахдаа ажлын байран дээрээ зүй бусаар одоо харамсалтайгаар насаарс гарсан. За тодорхойлбол машиныхаа одоо машинаасаа болж гэмтэж хог ачих явцдаа бол түүндээ даруулж насаарсан гэдэг ийм мэдээлэл байгаа. За бид мэдээллийн мөрөөр тухайн талигачийн гэрт олвол хүрэлцэн ирж за хамт амьдарч байсан ээж болон охиноос нь олвол яриа авсан байгаа. За 6 настай нэг охинтой, за охин ээж, за мөн бие муутай ахынхаа ам бүл дөрвөлэн амьдарч байсан гэдэг ийм мэдээлэл өгч байгаа. Талигачийн хувьд өөрөө тухайн одоо өөрийнхөө сарын амжиргааг залгуулдаг ганц одоо ажил хийдэг байсан хүн гэдгийг ч бас түүний ээж хэлж байгаа. За Баянгол шинэ өргөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болвол за удаа дараа бас ажилчдынхаа одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэдэггүй. За эрүүл аюулгүй орчин болвол бий болгож чаддгүй, ажилчдынхаа эрсдэлтэй үүсгэж болох үс нөхцөл байдлыг арилгаж чаддгүй зэрэг олон асуудлууд бол хөндөгдөж байгаа. За үүний нэг жишээ бол сая бол 3 сарын 5-ны өдөр яг ажлын байран дээрээ ажиллаа хийж явах явцдаа за цаг бусаар энхүү одоо амнасаа алдсан талигаач Сайнхүүгийн асуудал яригдж байна. За тухайн одоо байгууллагаас бол ар гэрт нь эргэж холбогдохдоо за нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бол олохгүй байгаа. Яагаад гэвэл байгууллага өөртөө гэдэг ийм тайлбар хийсэн. За дээр нь ажилчдаас цугласан хандивын мөнгийг за байгууллагын өгч байгаа одоо тусламж гэх хэлбэрээр бол ар гэрт нь өгсөн. Ингэхдээ өмнө нь одоо тухайн талигаач өнгөрсний дараахан 2 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлснийг тухайн ажилчдынхаа цалингаас суудгаж авсан мөнгнөөсөө хасаж тооцож өгсөн зэрэг асуудлууд яригдж байгаа. За үүнээс харвал Баянгол шинэ өргөө тогтчил үйлчилгээний газар нь өөрөө за ажилчдаа маш эрсдэлтэй байдалд ажилуулдаг. За үүнийг бол олон ажилчид нь удаа дараа манай дээр мэдээлэл өгч байгаа. За үүнээс гадна бол тухайн одоо талигаачийн нас барсны араас бол даатгалын сангаас олгох тэтгэмжийг нь өгөөгүй. За үүн дээр бол байгууллага өөрөө үр төлбөртэй гэдэг шалтгаанаар бас инхүү удаж байгаа нөхцөл байдал үүссэн бол за байгууллагын ажилчдаас хандив тусламж нэрээр хурааж авсан мөнгөө байгууллагын нэр дээрээ авч тухайн одоо талигаач ар гэрт өгсөн зэрэг ийм асуудлууд яригдж байгаа. За өнөөдрийн гол одоо бодит үүсэж байгаа хүндрэл бол 6 настай бяцхан охин. За энхүү одоо аавгүй. За ээж нь бол 2 настайд нь орхиод явсан эмээтэйгээ хамт амьдардаг гэсэн ийм мэдээлэл байгаа. Үзэгчдээ бид мэдээллийн мөрөөр яг одоо Баянгол шинэ өргөө тогтчил үйлчилгээний газрын байран дээр бол хүрэлцээрсэн байна. За өөрийгөө танилцуулахгүй хуулийн зөвлөх юм бэл. Баянгол шинэ өргөөгийн хуулийн зөвлөх бачим гэдэг. За танаа одоо тогтчил үйлчилгээний ажилтан ачигч одоо тийм ээ местэн дээр ажиллаж байсан Сайнхүү хэмээх 47 настай эрэгтэй. За 3 дугаар сарын 5-ны өдөр буюу хагас өдөр
За ажлаа хийж явах явцдаа одоо харамсалтайгаар амьдсаа алдсан хэрэг байна. За энийг мэдсэн үү? Мэдсэн. Тухайн өдөр 3 сарын 5-ны өдөр хагас өдөр байсан. Ерөөдөө утсаар мэдээлэл наа мэдсэн байна. Ар гэртэй холбогдсон. Ар гэртэй байнгын холбоотой байгаа. За ар гэрийг хэлж байгаагаар бол сүүлд одоо өнгөрсөн бүтэн сая өдөр үргэлжил бичүүлээд за гарын үсэг зураад өгөөч гэд одоо өөрөөр хэлбэл үргэлжлэнд бичүүлээгүй. За бэлэн үргэлжлэл дээр гарын үсэг зурулахыг шаардсан гэдэг юм мэдээлэл шүү дээ. Ямар учиртай үргэлжлээс юм бэ? Ар гэрээс нь ер нь ямар үргэлжлэл бичүүлэхийг хүсэж байсан юм бэ? Бүтсэн өдрөөс тийм явагдаагүй. Нэгдүгээр өдөр бол өргөдөл бол бичүүлсэн. Яагаад гэвэл байгууллагын дотоод журмынхаа дагуу манайх тусламж дэмжлэгээ бол дагуу өргөдөл бичүүлж авдаг. Одоо санхүү талаасаа тийм одоо нотлого баримтууд шаарддаг байхгүй. Тийм өргөдөл бол бичүүлсэн. Шаардсан байхгүй байгаа. Өргөдөл нь ямар утгатай өргөдөл вэ? Байгууллагын дотоод журмын дагуу одоо тусламж дэмжлэг үзүүлж өгнө. Одоо ийм одоо харамсалтай бас гарсан байна гэд тийм утгатай өргөдөл. Ар гэрээс нь үү? Тийм ар гэрт нь өгдөг байхгүй. Байгууллагаас ямар тусламж үзүүлсэн юм бэ? Байгууллагаас ерөнхийдөө бол одоо ажил явдалт нь одоо бүхэл асуудалт нь бол манай ажлын хүмүүс ажил хийдэг байгууллага явж байгаа. Яагаад одоо хүртэл даатгалаас нь магадгүй одоо нас орсны тэтгэмж гэж өгдөг штэ. Тэрийг нь яагаад олохгүй юм бэ? Одоо бичиг баримтуудаа өгөөд хөөцөлдөд явж байгаа. Одоо энэ мэдээж үйлдвэрлэлийн ажлын байран дээрээс очиж үйлдвэрлэлийн ослог гэхээр мэргэжлийн хяналт руу ингээд бичиг баримтууд явдаг байхгүй юу. Тэгээд манай хаб ажилтан аваа явсан баг. За ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарсан гэдгийг та өөрөө тодтогод хэлчихлээ тийм ээ. Тодтогод гэж яах вэ? Одоо тийм үе шат явагддаг байхгүй юу? Одоо ингээд нам журмынхаа даваа тиймэрхүү шат явагддаг. Тэрийг яг үйлдвэрлэлийн ус мөнгө эсхийг бол мэргэжлийн хяналтаас, нийслэлийн мэргэжлийн хяналтаас одоо хянан баталгаажвал. Тухайн өдөр бол ажлын өдөр байсан тийм ээ. Танайх одоо 6 өдөр ажилладаг гэсэн. Тий. Хуваарийнхаа дагуу яг тэгж явдаг. Одоо нэг ажил үргийнхаа онцлогтой хамаарат гэж явдаг байхгүй юу? Тэгээд байгууллагаас ар гэрт нь тийм ээ одоо ажил явдал болоход мэдээж санхүү өндөрлөлт тулгарч байгаа. Ямар нэгэн байдлаар байгууллагаас тийм ээ одоо эхний байдлаар мөнгөнд дэмжлэг үзүүлсэн зүйл байгаа юу? Байгаа одоо ажил явдлын одоо бүхэл зардалт нь ерөөхдөө бол оролцоо явж байгаа. Ар гэрээс нөгж байгаа нэг мэдээлэлээр бол тухайн байгууллагаас ажилчдаасаа тийм ээ одоо мөнгө хурааж авсан. За үүнийг ажилчдын хандив гээгүй нөгөө талаараа байгууллагаас өгж байгаа тусламжаа гэдэг шугамар өгсөн гэдэг юм мэдээлэл байна л да. За дээр нь өмнө нь бол тухайн иргэний нас орсны дараахан бас мэдээж ажил явдалтай байсан учраас 2 сая гаруй төгрөгийг өгсөн. За сүүлд ажилчдаас цалин дээрээс нь суудгаж авсан мөнгнөөсөө өөрөөр хэлбэл хандиваар цугласан мөнгнөөсөө за өмнөх өгсөн тэр 2 сая гаруй төгрөгөө суудгаж авч хасалт хийж өгсөн гэдэг юм мэдээлэл байна. Тухайн ар гэрт өнөөдөр санхүүгийн маш том хүндрэл байгаа. Хамгийн наацхан жишээ. За үүний цаана нялх 6 настай нялх бяцхан охинтой. За охин нь бол эмээтэйгээ өвчтэй ахтайгаа хамт амьдардаг байна шүү дээ. За тухайн гэрийн хамгийн өрхийн одоо санхүүг залгуулж исэн нь танай ажилтан буюу талигач байна. За гэтэл яагаад байгууллагаас ингэж хатуурхсан юм бэ? Яагаад байгууллагаас нэг удаадаа тусламж магадгүй одоо оршуулгын зардлыг даачж болоогүй юм бэ? Гүгөө хатуурхаад байгаа юм байхгүй шүү. Манай байгууллагаас угаасаа үнэхээр гүн юм нэр илэрхийлээ. Хандиваар цугласан мөнгнөөс яагаад байгууллагын өмнөх өгсөн мөнгөөс суудгалаа гэж авсан юм? Тэрийг бол би мэдэхгүй байна. Яг суудгал энэ төр яасан нь бол мэдэхгүй байна. Тэрийн хариуцлага бол манай байгууллагын зүгээс бол гүн гэмхнэр эмгэнэл илэрхийлж байгаа ар гэрт нь манай байгууллага бас шилдэг ажилтан байсан. Туршлагатай маш сайн ажилтсан. Тэгээд золгүй явдлаар ерөөхдөө л үнэхээр гашуудлын байдалтай байна. Ажилчдын ер нь одоо тийм ээ эрүүл авахгүй. За дээрэс нь яг энэ техникаас хөдөлмөрийн аюул байдлаа алдах ч гэдэг юм уу те. Ер нь яг энэ хуулийн талаасаа ер нь ямар байх хэвтэй. Энэ дээр та яаж ажилладаг? Ерөөхдөө бол өглөө алган ажилчтай аюулгүй зааварчилгаа танилцуулдаг. Цаасан хэлбэрээр болон видео бичлэгээр танилцуулдаг байна. Хуулийн талаас бол мэдээж хуулийн нэг тодорхой хэмжээний одоо тусламж дэмжлэгийн тийм хугацаа байдаг. Бичиг баримтууд одоо байгууллагаас шалтгааллах бүрдүүлэх материалууд бол өгсөн байна. Одоо тухайн ажилтан олон жил ажиллаж агаад нас орчихлаа тийм ээ. За энэ тохиолдолд ямар одоо хуулийн санкц үйлчлэх вэ? Жишээлбэл одоо яг ажлын байран дээр ажиллаа хийж явж байгаад тийм ээ үйлдвэрлэлийн ослын шалтгаанаар нас орчлаа. За ийм тохиолдолд ямар хуулийн одоо заалт үйлчлэнэ гэж байна? Одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн нөгөө дүрм гэж байгаа тийм хууль дүрм гэж байгаа. Тэрний дагуу үйлчлэнэ. Тэгээд ажиллагаа нь бол явагдана. Энэ тодорхой хэмжээгээр материалууд бүрдүүлж өгдөг байхгүй юу?
Одоо удирдлага орлогч даваасран гэдэг юм байгаа тийм. Одоо байгаа юу? Удирдлагууд одоо байхгүй гадар ажилтаа явж байгаа. Жилдээ ойролцоогоор энэ хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх ч гэдэг юм уу те. За үйлдвэрлэлийн ослоос хөнгөн хүнд бэртэж гэмтэж байгаа статистик тооч нь байна. За он гаргаад бол анхны тохиолдол байна. Тэгээд үнэхээр хүнд хэцүү нэг юм болчлаа гинтийн зүйл болсон. Үнэхээр харамсалтай байгаа. Одоо нийгмийн даатгалын сангаас тэр нөхөө олгоор нь олгогдох уу? Дээрэс нь байгууллагаас ямар дэмжлэгүүд үзүүлэх гэж бодож байна. Одоо энэ үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх акт гэх бүртгүүлэлт материал бүрдүүлдэг байхгүй. Тэрний дагуу нийгмийн даатгалын сангаас одоо тусламж нэмэлтийг олдно. Бас манай ч нэг ажилчтай амь насны даатгалтай байдаг. Даатгалынхаа жухмаар бас олгогдно. Гэхдээ энэ бас нэг цаг хугацаатай мэргэжлийн одоо байгууллагын дүгнэлт гарсны дараа бүртгүүлдэг байхгүй материалууд бүртгүүлж байна. Амь насны даатгалаа он гарснаас хойш юу н хийлгэг байгаа гэж ярьжсэн да. Хийлгсэн байсан уу? Хийлгсэн байгаа. Харж болох уу? Ингэдэг байхгүй юу? Одоо нөгөө аудитын шалгалт руу явсан байна л да. Одоо жил болгон аудит орсон. Тэгээд энэ дээр байгаа. Юугаар амь насны даатгалаа жилээр хийдэг. Нодлон 21 онд одоо хитэн сард хийсэн, дараа оныхоо хитэн сард босдог байхгүй. Яг дууссан гэдэг байгааг нь бол би ингэж ойлгож байна л да. Он гарчлаа бүх гэрээ контракт юмнууд дууссан байна л гэдэг бодлоор тийм ойлголт явсан болов уу гэж ойлгож байна. Амь насны даатгал хийгдсэн гэсэн үг үү? Бага даатгалаас ол юм бүх юм. Амь насны даатгал хийгдсэн тохиолдолд тийм ээ одоо хуулийн заалтаараа тухайн хүн тийм ээ ажил мэргэжлийн уралд шалтгаалаад тухайн ажлын байран дээр ч гэдэг юм гэмтийн ослын улмаас нас орчлоо гэхэд амь насны даатгалаас ямар нөхөөлгөөр олох залттай байд. Мэдээж даатгалынхаа гэрээнийхаа дагуу явагдана. Одоо амь насны даатгал гэдэг тодорхой хэмжээгээр бас үнэлж байгаа нэг мөнгөнд төгрөг байгаа шүү дээ. Тэрнийхээ дагуу одоо эдэн төгрөг зарцуулалтын дээр даатгал бол хурлаараа хэлцээд шийдвэрлэл өгчдөг. Энэ одоо бүх одоо шалгаж байгаа бичиг баримтууд нь хизээ зэгцрээд хизээ яг арга эртэн тийм ээ яг бодит энэ одоо дэмжлэг нь очих юм бэ. Даатгалаас бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа болно. Яг хизээ гарахыг бол би тэр хэлж мэдэхгүй. Үйлдвэрлэлийн ослын акт судлан бүртгэх бол хуулийн хугацаанд сар байдаг. Тэгээд сарын дотор байдаг. Тэгээ мэргэжлийн хэлтээс дүгнэлтээ өгөөд ячвал нийгмийн даатгал руу өгөөд тэгээ болгогддог байна. Үзэгчдээ сурвалжлах баг үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд Баянгол шинэ өргөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар дээрээс мэдээллийг дамжуулж байна. За тухайн одоо талигаач нас орсонтой холбоотойгоор тухайн газраас бол мэдээлэл өгөх албаны их сурвалжууд харамсалтай нь бол байхгүй. За зөвхөн хуулийн зөвлөх нь бол биднэрт сая одоо тайлбар бол хийлээ. Талигаач 3 дугаар сарын 5-ны өдөр нас барсан. За үүнээс хойш өнөөдөр 9-ний өдөр буюу 4 дахь хоног дээрээ за өнөөдөр өглөө болвол талигаачийг ар гэрээс нь бол хөдөөлүүлсэн байгаа. За ингээд ажилчдаас нь төлөөлж хэдэн хүн очсон. За үүнээс гадна тухайн одоо талбайн хэсгийн одоо ахлагч хэмээх хүн бас очсон гэдэг тайлбар хийж байгаа. За байгууллагын зүгээс удирдлагууд мэдсэн. За гэхдээ одоо тухайн холбогдогчдын албан шатны байгууллагын одоо төлөөлөгч нараараа дамжуулж тухайн одоо хэрэг гарсантай холбоотойгоор дарамт материалыг бол бүрдүүлж байгаа гэдэг мэдээлэл өгч байна. За хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх одоо сургалт зөвлөгөөг бас хангалтгүй өгч байсан гэдэг мэдээллийг бол ажилчид нь өгч байсан. За үүнээс гадна одоо яг энэ талбай дээр харагдаж байгаа үзэгч та бүхэн харж байгаа бол хог ажилтны автомашинуудын ихэнх нь бол 13 оноос хойш шинжлэгдээгүй гэдэг тайлбарыг за дотор нь ажиллаж исэн хэсэг одоо ажилчид бол өгсөн. За ингээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх ажиллагаан дээр за тусгасан тухайн заалтуудыг яагаад ажилчдаа мөрдүүлээгүй юм бэ? За тухайн ажилтан өнөөдөр за үйлдвэрлэлийн ослын улмаас нас барч чад байхад яагаад тухайн дүгнэлт нь ил тод байхад одоо яаралтай хурдан хугацаанд шийдвэрлээгүй юм бэ? За үүний ард байгаа өрх гэрээ тижээж исэн буюу хамгийн харамсалтай хэрэг нь 6 настай бяцхан охин өнчирч хоцорсон. За имээтэйгээ өнөөдөр үлдэж байна. За тухайн өрхийн ганц амжиргааг залгуулж исэн ийхүү одоо сайн хүн хэмээх 47 настай иргэн за харамсалтайгаар ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж нас барсан энэ хэргийн цаана одоо өнөөдрийн хүртэл за шийдвэрлэгдэхгүй олон асуудлууд байгааг
үзэг штаб бүхэнд бол их сурвалжтайгаар бид хүргэж байгаа. За хуулийн зөвлөхөөс өгж байгаа мэдээллээр холбогдох баримт материалуудыг мэргэжлийн хэлтэн байгууллага болон за аудитын шалгалтуудаар бол оруулж байгаа. За тийм учраас дараагийн удаад бол за мэдээллүүдийг шуурхаа хүргэх болно гэдэг тайлбарыг хийж байгаа. За бид талигаагчийн холбоотой энэхүү мэдээллийг үзэг штаб бүхэнд бол дараагийн сурвалжлагуудаараа за цувралаар хүргэх болно. Үргэлжлүүлэн зарим мэдээллийг хураан хөлөг хүргэж байна. Илүүдэлжингүй Эрдэж Монгол аян 16 дахь өдрөө үргэлжилж байна. Аяны хүрээнд өнөөдөр 7692 иргэн, 156 заал, 4 фитнес, 1 йог, 2 клуб, жирэгжүүлэх 82 танхим, 6 соёлын төв, 3 усан бассейнаар үн төлбөргүй үйлчлүүлэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийжээ. Үүнээс гадна энэ өдөр 200 гаруй байгууллага тус аянд нэгдсэн байна. Өнөөдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байсан байна. Аян эхэлснээс хойш 16 хоногт Ховд аймгийн 6753 иргэн дасгал хөдөлгөөнд хамрагдаж улсдаа тэргүүлж байгаа юм а. Илүүдэлжингүй Эрдэж Монгол аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 78174 иргэн дасгал хөдөлгөөнд сайн дураар биечлэн оролцжээ. Тээврийн цагдаагийн албаны жижигүүрийн шуурхай удирдлагын хилтэс өчигдөр зам тээврийн ослын 115 дуудлага мэдээлэл хүлээн авснаас ослын шинжтэй 34, согтуугаар тээврийг хэсэж олдсон 96 зөчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэрцсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амнаас хохирчээ. Мөн албан хаагчдаас хийсэн хян шалгалтын үеэр согтуугаар тээврийг хэрэгсэж олдсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нь нийслэлд, 62 нь орон нутагт бүртгэгдэж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эмэгтэйчүүд эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урд оны мөн үетэй харьцуулахад 33.3%-аар гэмтсэн хүний тоо 75%-аар буурсан байна. Харин энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэгэлсэн үедээ автомашины жолоодсон зөрчил 55.7%-аар өсжээ. Өчигдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөг гэмтэл цогц судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 392 хүн үйлчлүүлжээ. Тодорхойлбол нийслэлд 352, орон нутагт 40 хүн хандсан бөгөөд 11 мис заслын яаралтай хийсэн байна. Өчигдрийн байдлаар 333 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэмтэл цогц судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Төрийн захиргааны зарим байгууллагуудыг хөшгийн хүн дээр нүүлгэх шийдвэрийг засгийн газраас гаргаад байгаа. За үүнтэй холбоотойгоор хөшгийн хүндэд хийгдэх дэд бүтэц, за хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх, хотчлтыг тэлэх бодлогын хүрээнд судалгааг дараа за засгийн газарт танилцуулах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн байна. Хөшгийн хүндэд 150 мянган хүн амтай шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. Өнөөдөр засгийн газраас төрийн захиргааны зарим байгууллагыг хөшгийн хүндээр нүүлгэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хөшгийн хүндийн төлөвлөлтөнд төрийн ямар байгууллагыг багтаах уу, эдийн засгийн боломж, хүн амын төвлөрлийг яаж бий болгох тухай нарийн судлах шаардлага үүссэнийг барилга хот байгуулалтын сайд хэллээ. Төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай хөшгийн нүүлэг гаргах шийдвэр бол энэ бол улс төрийн шийдвэр гарсан. Энэ бол төрийн захиргааны төв байгууллага биш. Төрийн захиргааны зарим байгууллагуудыг бид нар үе шаттай гарах асуудалтыг судалж, санал боловсруулж үе шаттай инэ гэсэн шийдвэр гарсан. Ингэснээр хөшгийн хүндийн төлөвлөлтөд төрийн ямар нэгэн байгууллагуудыг байршлыг олж, ямар байгууллагууд гарах үүдгийг судалж, за одоо төрийн зарим байгууллагууд гарвал эндээс Улаанбаатар хотоос өөрөөр бол таталцлыг тийшээ үе шаттай гаргана гэдэг өнөөдөр тийм засгийн газрын хувьд улс төрийн шийдвэр гарсан. Ингэснээр хөшгийн хүндэд бий болох эдийн засгийн таталцал, төрийн захиргааны таталцлуудыг тэнд бий болгосноор хүн амын төлөвлөлийг бий болгох шийдвэр гарч иж байгаа юм. Ямар тохиолдолд хот өөрөө таталцалтай болдог вэ гэвэл тэнд дид үтс байх ёстой. Хүмүүс амьдрах орчин байх ёстой, ажлын байрууд байх ёстой. Тэр утгаараа одоо хөшгийн хүндэд өнөөдөр гаргаж байгаа шийдвэрийг бол үе шаттай хийнэ. Энэ бол өнөө маргааш шийдчихгүй ажлууд гэж ойлгох ёстой. Мөнхбаатар сайтын хэлснээр 2008 оноос 2021 он хүртэл хөшгийн хүндэд улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудал тойрсон 12 мянган га газрыг авчээ. Харин өнгөрөх оноос 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан байна. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтын ажлыг хийхээр болж байна. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуй нэгж байгаа бөгөөд хуулийн дагуу ашиглагдаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгожээ. Харин зарим газарт үнэлгээг хийж нөхөн олгорын асуудлыг үе шаттай ярих юм байна. Төрийн үйлчлэгийг цахимд шилжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор газар.gov.mn хаягаар
дамжуулж иргэд өмчилсөн газрынхаа бүртгэл мэдээллийг авах боломжтой. За тэгвэл 4-р сарын 1 хүртэлх хугацаанд иргэд өөрийн өмчилсөн газраа тухайн цахим хаягт бүртгүүлж шинээр газар өмчилсөн баталгаагаа бол баталгаажуулах ёстой гэдгийг газар зохион байгуулалтын газраас мэдээлж байна. За хэрв ингээгүй тохиолдолд таны газар таних биш улсын өмч болно гэдгийг анхааруулж байна. Монгол улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,54,266 иргэн хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байгаагаас нийслэлийн хэмжээнд 406,757 иргэн хуулийн этгээдийн газрын бүртгэл байна. Эдгээр нэгж талбарууд нь хууль эрх зүйн хүрээнд албажиж холбогдох журмын дагуу кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн нэг үгээр ямар ч асуудалгүй гэсэн үг юм а. Харин эдгээрээс гадна газрын захирам шийдвэр нь гарсан хэдий ч кадастр бүртгэх ажил яг одоо явагдаж байна. Өнөөдөр хугацаанд дуусаагүй. Мөн түүнээс хойш эрх зүйн харилцаанд ороогүй. За дээр нь хугацаа дууснаа мдээгүй явж байгаа иргэдүүд бас байгаад байна. Тэгэхээр энэ иргэд маань өөрсдийнхөө газрыг одоо энэ газрын кадастрын мэдээллийн системд орсон байна уугүй юу гэдгийг 4 сарын 1-ээс өмнө шалгаад өгөөч. Хэрв энэ мэдээлэл нь ороогүй байгаа тохиолдолд одоо тухайн дүүрэг нийслэл хариуцсан одоо газар нь байгаа дүүргийн газрын захирамж нь дүүргийн засаг дарга гаргасан бол дүүрэгтэй хандна. Нийслэлийн засаг даргын захирамжтай бол нийслэлтэй хандаад газрынхаа кадастр гэрээ гэрчлэгээ авчираад шинчилж аваач гэж байгаа. Шинчилсэн бүртгэл Монгол улсын хэмжээнд нэг л удаа хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд хэрв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчлэгээ авах боломжгүй болох нэ. Өөрөөр хэлбэл таны гар дээрх газрын гэрчлэгээ ямар ч хэрэггүй цаас болж хувирах бөгөөд таны газар таних биш болно. Та өөрийн газраа зарж борлуулж, банкнд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй болно. Мөн улсаас дуудлага худалдаанд оруулах, газар дээрт нь бүтээн байгуулалт хийхэд та эсэргүүцэх ямар ч хууль эрх зүйн чадамжгүй болох юм а. Яагаад гэхээр тухайн газар маань цахим руу шилжсэн учраас цахимаараа дараачийн үйлчлэгээ маань явах боломжийг бүрдүүлээд өгсөн байдаг. Гэтэл одоо нөгөө цаасан байдлаар ороод ирэхдээ энийг нөхөж мэдээллийг нь бүртгэх боломж хүртэл ерөнхийдөө хаагдаад эхэлж байгаа гэсэн үг. Ер нь бол гар дээр нь байгаа цаасан гэрээ гэрчлэгийн эрх зүйн хувьд ямар нэгэн хүчин төгөлдөр биш акт болох гэдэг байна. Тэгэхээр энийг одоо мэдээллийн сандаа бүртгүүлээд албан ёсны цахим гэрээ гэрчлэгийг аваач л гэж хэлээд байгаа. Иймд иргэн та 1997-оос 2018 оны хооронд газар эзэмших болон өмчлөх эрхтэй болсон. Түүнээс хойш газраа ямар нэгэн харилцаанд оруулаагүй бол 4-р сарын 1-ээс өмнө цахим мэдээллийн санд бүртгүүлэхийг анхааруулж байна. Яг одоо та газар цэг.gov, цэг.mn цахим сайт руу нэвтрэн өөрийн газраа бүртгэлтэй эсхийг шалгахыг зөвлөе. газар gov цэг.mn гэдэг энэ албан ёсны сайт байгаа. За энэ дээр Монгол улсын хэмжээний бүхий л аймаг одоо нийслэл сум дүүргүүдийн мэдээллүүд энэ дотор байгаа гэсэн. За үүнээс одоо жишээ нь Төв аймаг байна, Улаанбаатар хотын. За Улаанбаатар хот руу дарж үзээд эндээсээ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийг сонгоё. За Сүхбаатар дүүргийн хувьд ерөнхийдөө нэршил мэдээлэл байгаа тохиолдолд энэ хаана өөрийнх нь газар аль хавьд байгаа вэ гэдгийг мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Дамтаржаа гэдэг ч юм уу, Дамтаржаагийн орчим ороод харъя. За эндээс энэ сансрын зургийн суурь байна. За энэ иргэн маань сансрын зургийн суурийг харах юм бол өөрийнх нь газрыг бол олоод олчихж шүү дээ. За тэгэхээр энэ дээр ингээд ороод харангууд нөгөө нөхөн бүрдүүлэлт хийгээгүй байгаа айлуудын маань ингээд цонхлоод үлдчихэж байгаа гэсэн үг. Тийм байна. За эдгээр цахим систем рүү ороогүй гэсэн үг. Байшин байна уу? Байна. Тэгсэн мөртөө мэдээлэл нь баталгаажиж ороогүй байгаа учраас энэ хүн маань өнөөдөр цаашд үйлчлэгээ авах боломжгүй болоод байна гэсэн үг. Хэрв таны газрын мэдээлэл цахим системд бүртгэлгүй бол эсвэл интернетээр шалгах боломжгүй байгаа бол газрынхаа гэрчлэгээ, гэрээ, кадастрын зураг аваад өөрийн харьяа дүүргийн газрын албанд яаралтай хандахыг зөвлөж байна. Мөн гадаадд суугаа иргэд цахимаар газрын албанд хандаж мэдээллийн системд бүртгэл хийх боломжтойг нэмж сануулъя. Мэдээллийн хөтөлбөр орчуулагч Таймч Баярхатын бэлтгэсэн гадаад мэдээгээр үргэлжилж байна. Зөвсөгчтэй энэ өдрийн мэнд төргий.
За Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбоотой Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрөндийн улс орнуудаас Оросын эсрэг эдийн засгийн болоод улсад одоо томоохон хориг арга хэмжээнүүдийг авч байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс Оросын холбооны нефт байгалийн хий болоод газрын тосны бүтээгдэхүүнүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах болсон шийдвэрийг гаргасан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жозеф Байдены мэдгдснээр Оросын холбооны улсын эдийн засгийн гол судсыг энэхүү хориг арга хэмжээ онллоо гэдгээр мэдгдлээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс өөрийн холбоотон өрөндийн ялангуяа Европын холбооны энэ баруун Европын улс орнуудтай энэ асуудлаар ярилцсан. За харин Герман тэргүүтээ энэ өрөндийн улс орнууд Америкийн нэгдсэн улсын энэхүү Оросын холбооны улсын эрчим хүчний бараа бүтээгдэхүүний эсрэг тавьж байгаа хориг арга хэмжээнд бол нэгдэх боломжгүй гэдгийг бол тайлбарласан юм. За харин Их Британи Америкийн нэгдсэн улсын энэ санал санаачлага нэгдэж Оросын холбооны улсын байгалийн хий нефт болон газрын тосны бараа бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээг тавих болсон шийдвэр авал гаргаад байна. Тэгэхээр Оросын газрын тос байгалийн хийг хориглох нь энэ төрлийн бүтээгдэхүүний үн өсөх нь Европт маш хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. За Орос Европын байгалийн хийн 40 орчим хувийг хангадаг буюу Европын улс орнууд гэрийн халаалт, цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн хэрэгцээнд зориулж Оросын байгалийн хийг бол худалдан авдаг. За мөн Европын газрын тосны 4/1-ийг бол Орос хангадаг юм. За иймээс Европын холбооны удирдагчид, улс төрчид Оросоос эрчим хүчний хараат байдлаа бууруулах арга замыг хайж байгаа ч бол энэ бол тодорхой хугацааны багагүй хугацааны цаг хугацаа бол юм шаардлагатай байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсын эсрэг тавьсан ялангуяа эрчим хүчний бараа бүтээгдэхүүний эсрэг хоригт Америкийн нэгдсэн улс Их Британи бол нэгдэх нь бол энэ зүүн баруун Европын улс орнуудтай харьцуулахад бол нөхцөл байдал бол өөр. За учир нь бол энэ хоёр улсын хувьд Оросын эрчим хүчний бараа бүтээгдэхүүний хараат байдалд байдаггүй гэж хэлж болно. За тухайлбал Америкийн нэгдсэн улс газрын тос нефтийн бүтээгдэхүүний импортын 8 орчим хувийг өнгөрөх жил Оросын холбооны улсаас худалдаж авсан гэдэг бол судалгаа байна. За харин байгалийн хийг бол худалдаж авдаггүй бол Их Британий хувьд газрын тосны хэрэглээнийхээ 8%, за байгалийн хийн 4%-ийг бол Оросын холбооны улсаас импортлдог юм байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс энэхүү Оросын холбооны улсын эсрэг эдийн засгийн буюу ялангуяа эрчим хүчний бараа бүтээгдэхүүний эсрэг тавьсан хориг арга хэмжээ тавьснаар бол Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсаас авдаг нефт болоод газрын тосны бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээг хэрхэн яаж нөхөх талаар эдийн засаг судлаачид бол онцолж байгаа юм. За ялангуяа энэ Сауди Араб буюу булангийн орнуудаас худалдаж авдаг нефтийн газрын тосны бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үү. За мөн Ираны энэ цөмийн хөтөлбөрийн асуудлаар Америкийн нэгдсэн улс тодорхой хилцээ урагштай үр дүнтэй болсноос энэ ОПЕК-ийн улс орнуудаас авах нефтийн хэмжээ нэмэгдэх үү. За мөн Венесуелийн эсрэг Америкийн нэгдсэн улс тавьсан хориг арга хэмжээгээ сулруулах уу гэдэг асуудлаар бол эдийн засаг судлаачид, таймчид бол өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгэхээр Америкийн төлөөлөгч нар өнгөрөгч Бямб гарагт Венесуэлд тус улсын эсрэг Америкийн тавьсан хоригийг сулруулах асуудлаар ярилцаж эхэлсэн талаар бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол онцолж байгаа юм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс энэ Оросын холбооны улсын тавьсан эсрэг тавьсан эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ ялангуяа энэ эрчим хүчний бараа бүтээгдэхүүний эсрэг тавьсан хориг арга хэмжээний эсрэг өөрсдийн энэ холбоотнуудтайгаа хэрхэн яаж ажиллах нь бол чухал гэдгийг бол эдийн засгийн жишээл онцолж байгаа. Америкийн зарим экспертүүдийн онцолж байгаагаар за хэрвээ Орос нефт газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах орнуудын тоо өдөр ирэх тусам багасаад байвал за 1 баррел түүхий газрын тосны ханш 160 200 ам доллар за түүнээс дээш өсөх боломжтой гэдгийг бол Associated Press онцлсан байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад 1 галлон 4.2 ам долларын ханштай байгаа одоогийн байдлаар энэ шатхууны үн удахгүй $5 хүрэх боломжтой гэдгийг бол тэд онцолж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нэгэн их сургуулийн судалгааны төвийн захирал профессорын хэлснээр за Байдны шийдвэрийг дэмжиж байгаа улс төрчин шатхууны үн өсөөд бухимдаж нэгэсэндээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өснө. За Америкийн нэгдсэн улс сүүлийн 40 жил байгаагүй инфляцийн өсөлтөд Америкийн нэгдсэн улсд нүүрлсэн за эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал Америкийн нэгдсэн улс сүүлийн жилүүд байгаагүй эдийн засгийн нөхцөл байдлууд хүндэрсэн инфляцийн өсөлтөөс шалтгаалж за иргэдийн бухимдал нэмэгдэх тусам
За Баядныг дэмжиж байсан улс төрчид одоо буцаад түүнийг шүүмжлэхээс өөр сонголтгүй болно гэсэн ийм зүйлийг бол онцлсан байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болоод энэ өрөндийн улс орнууд Оросын холбооны улсын эсрэг тавьж байгаа эдийн засгийн болоод улсуудаа хориг арга хэмжээ үргэлжилсээр байгаа. За энэ бол Оросын холбооны улсын эдийн засагт бол одоо хүндхэн дарамт болж байгаа нь бол эхнээсээ мэдэгдэж эхэлсэн. За харин Оросын холбооны улсын цэргийн үйл ажиллагаатай холбоотой Украины ерөнхийлөгч Зеленский одоо удаа дараа бол мэдээлэл гаргаж байгаа. Өчигдөр хийсэн мэдээлэлтэй өрөндийн улс орнууд за Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрөндийн улс орнууд Украины арчлыг дэмжиж байгаад бол тэрээр талархалтай байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ за үгээрээ биш бол үйлдэлээрээ өрөндийн улс орнууд Украиныг дэмжих ёстой гэдгийг бол өчигдөр бол цохон тэмдэглэсэн юм. Тэгэхээр Украины ерөнхийлөгч Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа төрөмгөлийн эсрэг НАТО болон өрөндийн орнууд Украины одоо агаарын хүчинд нэмэлт одоо байлдааны онгоцоор байлдааны одоо бусад агаарын хүчний зэвсэгт хүчин батлан хамгаалгын зэвсэг техникийг хангах ёстой гэдгийг бол удаа дараа шаардж байгаа. За үүнтэй холбогдуулж Варшав өчигдөр одоо Герман дахь Америкийн нэгдсэн улсын агаарын баазаар дамжуулж за Польш өөрийн эзэмшлийн зөвлөлт холбоотой улсын үед одоо үйлдвэрлэж байсан алдарт одоо МиГ-29 тийрэлтэт сөнөөгч онгоцуудаа Украин руу илгээх одоо гинтийн саналыг бол өчигдөр бол Польшийн талаас бол гаргасан юм. За харин Польшийн саналтай одоо холбоотойгоор төд удалгүй Америкийн нэгдсэн улсын талаас буюу Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам буюу одоо Пентагоноос бол Польшийн энэ саналын эсрэг бол хариу одоо мэдээлэл бол гаргасан. Польшийн саналыг бол одоо хүлээн авах боломжгүй гэсэн мэдээлэл бол гаргасан юм. За учир нь бол Пентагон энэ мэдээллээр одоо НАТОд одоо ноцтой төгшүүр дагуулсан үйлдэл болно гэдэг утгаар бол Польшийн энэ саналыг бол хүлээн авах боломжгүй гэсэн юм хариу мэдээллийг бол гаргасан. Нэг үгээр хэлбэл НАТО Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс буюу одоо батлан хамгаалахын нэгэсэндээ энэ сөнөөгч байлдааны онгоц зэргийг бол нийлүүлэхийг бол нэгэсэндээ татгалзаж байгаа. Тэгэхээр НАТОгийн зүгээс нэгэсэндээ энэ Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааны эсрэг энэ танк эсэргүүцэгч зэрэг нэгэсэндээ хамгаалах батлан хамгаалгын зэвсэг техник нийлүүлж байгаа. За харин Украины нөхцөл байдалтай холбоотой Оросын холбооны улс Украины талуудын одоо ээлжилт 3 дахь гал зогсоох яриа хэлцээ бол өчигдөр болсон. За энэ бол гал зогсоох асуудлаарх уулзалт бол одоо мөн одоо бодит үр дүнд бол хүрээгүй. Тэгэхээр Оросын холбооны улсын одоо Украинд одоо ямар шаардлага тавьж байгаа талаар бол Оросын холбооны улсын талаас бол мэдэгдсэн. Энэ бол Оросын холбооны улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод энэ өрөндийн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол Оросын холбооны улсын Украинд тавьсан шаардлагыг бол онцолж байгаа юм. Тэгэхээр Оросын холбооны улсын талаас Украиныг энэ зүүн бүс нутаг салан тусгаарлагч хоёр улсыг хүлээн зөвшөөрөх Оросын холбооны улс хэрвээ одоо цэргээ татах нөхцөлийг Украины улсаас тавьж байгаа. Тэгээ энэ нөхцөлийг хүлээн авах одоо гол шаардлага нь бол энэ зүүн бүс нутаг Донбассын бүс нутагт Украины явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа зогсоох. За Украины энэ салан тусгаарлагч Луганск болоод Донецкийн бүгд найрамд улсыг Украин хүлээн зөвшөөрөх буюу цэргийн одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зогсоох. За Кремийг бол Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх. За Украин төвийг сагсан статусыг хууль эрх зүйн орчноороо бол албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Оросын холбооны улс бол цэргээ татах ийм одоо нөхцөлийг бол Оросын талаас л Украин тулгаж байгаа. Тэгэхээр энэ нөхцөлийг Украин хүлээн авсан тохиолдолд Оросын холбооны улсын цэргийн үйл ажиллагаа зогсно гэдгийг бол мэдгэж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал яриа хэлцээ одоо гал зогсоох асуудал бол ойрын хугацаанд зогсохгүй гэдгийг бол ажиглагч шинжээч бол онцолж байгаа юм. Тэгээ үзэгч та бүхэндээ Украин улсад болж байгаа нөхцөл байдал үүнтэй холбоотой олон улсуудын одоо Оросын холбооны улсын эсрэг тавьж байгаа хориг арга хэмжээний талаар цаг үеийн онцлог мэдээллүүдийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. За ингээд гадаад мэдээ сонирхох үзсэн явдал баярлалаа. TV7 телевизийн орой мэдээллийн хөтөлбөртэй хамтаас үзэгчдэд баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй.